questions autorisées. Tu as des frères et sœurs? Tu travailles dans quoi? Tu habites dans le quartier? Tu as des enfants? Question non autorisée. L'argent. Combien tu gagnes? Tu payes combien? La religion. Tu es musulman? Tu vas à l'église? La politique. Tu votes pour qui? Tu es de gauche ou de droite? La vie privée. Tu es marié? Pourquoi tu n'as pas d'enfant? Tu vis seul? Conseil général. On évite de poser des questions trop directes sur la vie intime, la souffrance ou les choix personnels. Que ce soit en France ou en Mongolie, c'est la règle humaine. Il est souvent mieux de rester neutre et de laisser l'autre personne choisir ce qu'elle veut partager. Энэ vocabulaire гэдэг бол үгсийн сан гэсэн үг тийм ээ. Одоо эндээс төлөө үгсийн санг нь харъя. За энэ бол одоо 3 дугаар нэгж хичээлийн энгийн асуулт тавьж сурах ийм нэгж хичээл байгаа. За тэр ерөөсөө Франц хэлийг ашиглах хүнтэй харилцахдаа тавьж болох асуулт гэж байна. Ерөөсөн тавьж боломгүй зайлсхийх ёстой асуулт гэж бас байна. Хүн асуувал хариулахгүй байх эрхтэй гэсэн үгээр хэлбэл. За тавьж болох асуултанд нь Tu as des frères et sœurs? Чи ах эгчтэй юу? Tu travailles dans quoi? Чи ямар салбарт ажилладаг вэ? Ямар чиглэлээр ажилладаг вэ? За энэ quoi гэдэг нь юу гэсэн үг. Don гэдэг нь болохоор дотор гэсэн үг. За тэгэхээр don quoi гэхээр юун дотор гэсэн үг байна. Тэгээд tu travailles гэдэг нь болохоор чи ажилладаг. Тэ? За тэгээд tu travailles dans quoi гэхээр чи ямар салбарт ажилладаг вэ гэсэн үг байна. Tu habites dans le quartier? Quartier гэдэг бол дүүрэг гэсэн үг. Гэхдээ ингээд чи энэ дүүрэгт амьдардаггүй гэхээсээ илүү чи энэ хавьд амьдардаггүй гэсэн үг. За энэ мэдээж хот суурин газарт ашиглагдах нь байна. Хэрвээ одоо хөдөө малчинд одоо энэ нөгөө жалганд байгаа айлд байх юм бол эсвэл талд байгаа айлд очиод энэ хавьд амьдардаггүй гэдгийг quartier гэдгээр асууж болохгүй гэсэн үг. Энэ дандаа суурин газарт амьдарч байгаа байшин барилгатай зам тээвэртэй тийм газар ажиллаж байгаа бол ингэж амьдарч байгаа бол ингэж асууж болно гэсэн үг. Quartier гэдэг бол тэгэхээр дүүрэг гэсэн үг. Энэ хавьд амьдардаг уу? Танай энэ хавьд шуудан бий юу? Тэр гих мэтчлээ асуугаад энэ хавьд тэр гэх юм бол дандаа dans le quartier. Одоо энэ ихтлгүүрийн орчимд тэр гэх юм бол dans le quartier de ихтлгүүр гэх нь л дээ тий. За дараа нь tu as des enfants? Чи хүүхэдтэй юу? Гэнэ. За энэ зэргийн асуултыг бол ингээд шууд тавьчих болж байна. Гэхдээ хэрвээ цаад хүн маань хариулахгүй байвал араас нь заавал шахамдуулаад авах шаардлагагүй. Тэ? Энэ сэдв тэр хүний хувьд эмзэгс асуулт байж болж байна. Тэ асуулт нь. За дараа нь ямар ч үед тавьж болохгүй асуулт гэж байна. За мөнгөний тухайд l'argent. Энэ болохоор мөнгө төгрөгийг ч хэлнэ, бас цалин цагаан мөнгө гэд тийм ээ, металлыг ч бас хэлнэ. За combien хэд хичнээн гэсэн. Tu gagnes? Чи хэдийг олдог вэ? Энэ gagner гэдэг нь олох мөнгө олох. Одоо ерөөсөө одоо орлого олохыг хэлж байгаа. Эсвэл ямар нэг юмд одоо тэмцээнд төрүүлэх гэдгийг бас gagner гэж хэлж болно. Нөгөө янз бүрийн юмд хонжуурт хожих gagner байж болж байна. За дараа нь tu payes combien? Чи хэдийг төлдөг вэ? За шашны хувьд tu es musulman? Чи лалын шашинтай юу? Tu vas à l'église? Чи сүмд очдог уу? Гинэ. За улс төр tu votes. Энэ vote гэдэг нь болохоор
нөө сонгуульд санал өгөхийг хэлж байгаа. Чи хэнд хэний төлөө саналаа өгдөг вэ гинэ. За дараа нь tu es. За чи бол гэдэг нөгөө эт хуулийг хуурцсан байна те. Tu es. Чи зүүнийх үү, барууных уу гэдэг нь одоо улс төрийн чиг хандлагыг асууж байна те. Tu es de gauche ou de droite. За энэ gauche droite гэдэг нь яг л одоо юу дэлхийн хөвчлэрийн барууны зүүний гэсэн одоо улс төрийн юу хэлж байна. Хандлагыг хэлж байна. За дараа нь la vie privée хүний хувийн амьдралд оролцохгүй нэ. Tu es marié? Чи гэрлсэн үү? Pourquoi tu n'as pas d'enfant? Чи яагаад хүүхэдгүй юм? За эсвэл tu vis seul? Чи ганцаараа амьдардаг юм уу? За тэгэхээр энэ мэтчилгийн асуултыг өрөөсөө хүнд тавих хэрэггүй, асуудаггүй гэсэн үг. За энэ доотлих нь харъя. Энэ болохоор on évite de poser des questions trop directes. Энэ éviter гэдэг нь болохоор зайлсхийх гэсэн үг байна. Poser des questions гэхээр асуулт тавих. Trop гэдэг нь хэтэрхий гэсэн үг. Хэтэрхий шулуухан, direct гэдэг нь шууд. За тэгээд sur la vie intime хувийн амьдралтай холбоотой шууд асуулт тавихаас зайлсхийх хэрэгтэй. За бас энэ хараа la souffrance гэдэг нь хүний одоо зовиор байна. Энэ зовиор нь бие махбодын байж болж байна, сэтгэл санааных байж болж байна те. Эсвэл хувийн сонголт ямар нэг сонголт чи ийм улаан машин аваад тахтай ямар мангар юм бэ гэхгүй л дээ те. За que ce soit en France ou en Mongolie, Монголд ч бай, Францд ч бай энэ бол хүмүүний дүрм гинэ. За règle гэдэг нь дүрм гэсэн үг. Il est souvent mieux de rester neutre. За эндээ сонирхолтой үг гэвэл хараа. Rester neutre гэдэг нь rester neutre гэдэг нь болохоор ямар нэг юмны альч талд орохгүй ерөөсөө төвийг сахихыг хэлж байгаа. Саармаг байдлаар байх хэрэгтэй гэсэн үг. Neutre гэдэг нь одоо саармаг гэсэн үг. За бидний одоо юугаар бол энэ төвийг сахих гэж төвийг сахин ярилцах. За тэгээд il est souvent mieux гэдэг нь тэгснэн дээрээ гэж. Тэгэхээр дундыг баримтлаад нөгөө хүнээ юу ярилцмаар байна түүнийг сүхэн сонгуулсан дээрээ гэж байна. Өөрөөр хэлбэл тухайн хүн юун тухай ярмаар байна. Тэр сэдвийг нь дэмжин төвийг сахин ярилцах нь дээр. За юм байна. Autre sujet tabou en France. La santé, surtout les maladies graves. Tu es malade? Tu as un problème de santé? Pourquoi tu vas souvent chez le médecin? Pourquoi c'est tabou? Parce que parler de sa santé ou de la santé des autres est trop intime. C'est difficile de parler des maladies graves ou personnelles. En France, les gens préfèrent garder ces sujets privés, sauf avec des amis proches ou la famille. L'âge. Tu as quel âge? Surtout pour une femme. Tu n'es pas trop vieux pour ce travail? Pourquoi c'est tabou? Parce que demander l'âge est indiscret ou impoli. Le statut administratif. Tu as des papiers? Tu es en situation régulière? Tu as demandé l'asile? Pourquoi c'est tabou?
parce que ces questions sont très sensibles. Elles peuvent inquiéter la personne ou créer un malaise, surtout si elle est en situation délicate. Il ne faut jamais poser ce genre de questions directement. L'orientation sexuelle. Tu es gay? Tu vis avec un homme ou une femme? Pourquoi c'est tabou? Parce que c'est une question très personnelle. On respecte la vie privée et la liberté de chacun. Parler d'orientation sexuelle n'est pas un sujet de conversation. Le passé difficile ou les traumatismes. Tu as fui la guerre? Tu as des problèmes dans ton pays? Tu souffres pendant ton voyage? Pourquoi c'est tabou? Parce que ces questions peuvent faire rappeler des souvenirs douloureux. Même par gentillesse, il ne faut pas poser ce type de questions. За энэ үг хэллэгийг харъя. Энэ табу гэдэг нь одоо учир битүүдэг хөндөж болдоггүй сэдвийг хэлдэг. Энэ талаар ярьдаггүй юм ингэдэггүй юм, тэгж болдоггүй юм гэсэн юмнууд байдаг да. За тэгэхээр Францад ямар сэдвийг хөндөж болдоггүй вэ гэвэл энэ autre sujet гэдэг бол сэдв. Sujet табу гэхээр хөндөж болдоггүй сэдв гэх нь авсаар ярьдаггүй. За la santé гэдэг бол эрүүл мэнд гэсэн хаалтанд байгаа нь болохоор ялангуяа ноцтой өвчний хувьд. За tu es malade? Би чинь өвдөө юу? Tu as un problème de santé? Un problème de santé гэх юм бол эрүүл мэндийн асуудал чамд байгаа юм уу гэх. За тэгснэ pourquoi tu vas souvent chez le médecin? Чи яагаад souvent гэдэг нь үе гэсэн үг. Эмч рүү явдаг юм бэ? Яагаад эмч рүү яваад идэгин дээ? Гэх нь байна те. За яагаад энэ асуудлыг хөндөж болдоггүй юм бэ? Яагаад гэвэл өөрийн эрүүл мэндийн тухай эсвэл өөрөөлийн эрүүл мэндийн тухай ярих нь дэндүү хувийн асуудал. Цэвэр хувийн асуудал гэж эндээс антим гэдэг нь болохоор хувийн гэсэн үг. За c'est difficile de parler des maladies graves. За энд c'est difficile гэдэг нь хүнд хэцүү. C'est difficile de parler гэхээр ярихад хэцүү. За эндээс des maladies graves гэх юм бол ноцтой өвчин гэсэн үг байна. Des maladies personnelles гэхээр тухайн хүний өвчний байдал, тухайн хүний өвчин гэсэн үг байна. Энийг мэдээж хувийн өвчин гэхгүй шүү. Хувийн өвчин, нийтийн өвчин гэж одоо юу байхав? Тухайн хүнд яг тохиосон байгаа өвчнийг л хэлж байна. За Франц улсад хүмүүс энэ хувийн сэдвийг нууц байлгахыг хүсдэг. За garder гэдэг нь болохоор харах гэсэн. Хүүхэд харах гэх юм бол garder les enfants гэж болж байна. Гэхдээ энэ болохоор хувийн нууцыг дэлгэхгүй байх, чандлахыг хүсдэг гэдэг утгаар болж байна тийм ээ. За суuf гэж байна. Суuf гэдэг нь тэрийгээс тооцвол гэж байгаа юм. За тэгэхээр ойр дотны найзууд бол эсвэл гэр бүлийнхнээс бусад тохиолдолд тэр бүхнийг найз нөхөд гэр бүлийнхнийгээс тооцвол энэ сэдвийг нууцдаг байлгахыг хүсдэг. За дараа нь l'âge.
Нас гэж байна те. Чи хэдэн настай вэ? Ялангуяа бүсгүй хүний хувьд насыг нь асуух аль эсвэл энэ ажлыг хийхэд чи хэтэрхий хөгшин биш үү? Tu n'es pas trop vieux гэдэг нь хэтэрхий хөгшин гэсэн үг байна. За яагаараа энэ ингээд хөндөж болдоггүй асуудал болчих воо. Яагаад гэвэл хүний насыг асуух нь өөрөө юм увайгүй одоо тийм хүний илэн далангүй хэд илэн далангүй эсвэл юу санагдана боловсон бус санагддаг гэж. За дараа нь болохоор энэ административ гэдэг нь болохоор албаны гэсэн. Статью гэдэг нь яг одоогийн нөхцөл байдал, статус гэдэг шүү дээ. За би одоо ямар байр суурьтай байгаа юм бэ? Тэр талаар tu as des papiers. За энэ papier гэдэг бол цаас гэсэн үг тий. Гэхдээ чамд цааснууд байна уу гэж ингэж асууж байна гэдэг чинь танд бичиг баримт байна уу? Албан бичиг баримт байна уу? Биеийн байцаалт байна уу гэсэн үг байна. За tu es en situation régulière гэхээр яг таны нөхцөл байдал хууль дүрмийн одоо журмын дагуу байгаа юу гэсэн үг. Situation régulière гэдэг нь situation гэвэл нөхцөл байдал гэсэн үг. Régulière гэвэл томол гэсэн үг л дээ. Гэхдээ энэ хоёр нийлэхээр бүх дүрм журмын дагуу гэсэн утгаар хэрэглэгдэж байгаа юм шүү. За tu as demandé l'asile. Чи орогнод хүсээ юу? За гэх мэт энэ асуулт яхараа ингээд хөндөж болдоггүй учир бүтүүлэг сэдв бэ. Нууцлаг сэдв бэ. Ягаад гэвэл эдгээр асуудал нь үнэхээр эмзэг асуултаа. Энэ нь тухайн хүнийг санааг нь зовоож эсвэл эвгүй байдал үүсгэж магадгүй. За одоо энэ чинь ингээ анзаархад энэ L гэсэн байна. Ингээд шууд анхаар шатанд харахад бол тэр бүсгүйчүүд гэдгийг L гэж авдаг тийм ээ. Гэхдээ энэ өгүүлбэрт юу гэж ойлгох вэ гэхээр тэр бүсгүйчүүд нь гэсэн үг биш. Энэ асуулт гэдэг үг нь өөрөө эм хүйс байхгүй юу? Тэгэхээр энэ эдгээр асуулт нь тухайн хүний санааг нь зовоож эсвэл эвгүй байдал үүсгэж магадгүй. Ялангуяа. За энэ surtout гэдэг нь ялангуяа гэсэн. Ялангуяа хэрв тухайн хүн одоо энд бол L гэдэг нь тухайн хүн гэдгээр орж тухайн хүн их эвгүй нөхцөл байдалд байгаа бол за одоо энэ дээр хараа situation гэдэг чинь нөхцөл байдал гэсэн тий. Situation régulière гэвэл хууль дүрмийн дагуу, журмын дагуу бүх юм хэвэн байхыг хэлж байгаа. Situation délicate гэвэл эмзэг нөхцөл байдал гэж бичигдээд юу гэж ойлгогдох вэ гэхээр энэ их эгзэгтэй нөхцөл байдалд байгаа гэсэн үг. Яаж ч магадгүй. Тэгээ эгзэгтэй нөхцөл байдалд байгаа бол энэ нь тухайн хүний санааг нь зовоож эсвэл эвгүй байдалд оруулж магадгүй гэж. Тэгээ за il ne faut jamais poser ce genre de question. Иймэрхүү маягийн асуултыг хизээж шууд тавих хэрэггүй. За дараа нь l'orientation sexuelle. Бэлгийн хандлагын тухай тий. Tu es gay? Чи ижлгүйсэн үү? Tu vis avec un homme ou une femme? Эрэгтэй хүнтэй амьдардаг юм уу? Эмэгтэй хүнтэй амьдардаг юм уу? За энэ яагаад эмзэг сэдв бэ? Яагаад гэвэл энэ нь хувийн чанартай асуулт. Энэ très personnel гэдэг нь тий. Энэ нь болохоор хувийн гэсэн үг болж таарлаа тий. За on respecte la vie privée et la liberté de chacun. Гэдэг нь respecte гэхээр хүндлэх гэсэн үг байна тий. Тэгэхээр хувийн за энэ чинь анзаарах юм бол privé гэж хувийн гэж гарч ирж байна. Personnel гэж хувийн гэж гарч ирж байгаа. Бас энэ дээр intime гэж бас ингэж хувийн гэсэн утгаар гарч ирж байгаа тийм ээ. 3 үг байх нь шүү. За тэгэхээр хүний хувийн амьдралыг болон хүн бүрийн эрх чөлөөг хүндэлдэг гэнэ. Parler d'orientation sexuelle n'est pas un sujet de conversation. Бэлгийн чиг хандлагын талаар ярих нь ярианы сэдв биш гэж байна тий. За энд le passé difficile ou les traumatismes. За туулсан хүнд амьдрал хөндөр дурсамжийн тухай тий. За энэ дээр хөндөр дурсамж гэдэг нь одоо le traumatisme. За traumatisme гэдэг нь болохоор бэртэл гэмтэл байхгүй. Одоо жишээ нь манай гэмтлийн эмнэлэг гэхэд энэ traumatismыг ашиглах нь байна. Гэхдээ бэртэл гэдэг бол зөвхөн ясны бэртлээс гадна юм сэтгэлийн хөндөр зовлон
энлэн шаналан байна. За тэгэхээр тэрнээс авсан тэр ул мөр. За тэрийг травматизм гэж хэлж байна. Тэгэхээр энд болохоор хөндөөр дурсамж гэд би орчуулсан юм байгаа шүү. За tu as fui. Fuir гэдэг нь ямар нэг юмнаас зайлсхийх, зүгтах гэсэн үг. За тэгэхээр чи дайнаас зүгтсан юм уу? Tu as des problèmes dans ton pays. Чи улс орондоо орон дотроо гэж бол энэ чинь тий үг нь. Тэгэхээр улс орондоо асуудалтай байгаа юм уу? За чи аяллахаа явцад зовж байна уу? За энийг тэгэхээр ингээ харахаар шууд аялал гэж харагдчихэв тий. Гэхдээ яг эндээс нь хараад туулсан хүнд амьдрал хөндүүр дурсамжийн тухай гэж яхад энэ аялал гэхээр их тийм тэмээ гэхээр ямаа гэж юм шиг сонсогдоод байгаа ч. Тэгэхээр энэ аяллыг бид нар ерөөсөө А цэгээс Б цэг рүү хүрэх тийм одоо явдал суудал гэж ойлгоно гэсэн үг. За энийг тэгэхээр ингээд холхиотой байгаадаа зовж байна уу? Суурин биш байж чадахгүй байгаадаа зовж байна уу гэсэн үг байна. За тэгэхээр энэ одоо цыгануудыг жишээ нь voyageur гэдэг шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэд нар чинь ингээд нөгөө тогтсон газаргүй дандаа л явж яадаг аялагчид гэдгийг одоо их эвтэхнэр л ингээд хэлсэн байгаа юм л та. Түүнээс ш тэр чинь тогтсон газаргүй гэсэн утгаар хэлэх гээд байна те. Тэгэхээр энэ voyage гэдгийг аялал гэж хамгийн анх харснараа л ойлгож байгаа бол бид нар учир дутагдж болохгүй нэ. Жишээ нь энэ voyage-ыг бид нар албан томилолт гэдэгт ашиглаж болно. Ton voyage officiel, ton voyage professionnel гэх юм бол. За тэгэхээр энэ яхаараа ингээд хөндөж болдоггүй учир бүтүүлэг сэдв болчихвоо. Ягаад гэвэл эдгээр асуулт нь хөндүүр дурсамжийг сануулад иж магадгүй. Энэ rappel гэдэг нь санагдуулах. За тэр ч même par gentillesse энэ болохоор хэдий ээлдэг зангаар асуусан ч одоо хар буруу санахгүйгээр гэдгийг энэ même par gentillesse гэсэн үг. За тэр gentillesse гэдэг чинь ээлдэг зан гэсэн үг тий. Il ne faut pas poser ce type de question. Хар буруу санаагүй ээлдэг сэтлэр ч гэсэн иймэрхүү асуултыг тавих хэрэггүй. За энэ ce type de гэж энэ маягийн гэсэн үг шүү. За ce type de. За юм байна.